Аяглаад ээ. Би явлаа. Чи юу дээр наахаа яриа мэдөө чи яг яах гэдэг юм бэ? Төлөө. Өнөөдөр ажил үтсний их нэг юм байна үстэй. Яс өгш гац авчаач. Болохгүй байна. Яс. Өнөөдөр манай найз өхний төрсөн өдөр болж байгаа. Дээрээс наав ээжтэйг танилцуулна гэсэн. Баяр хүргэе. Нэр Ганц найз чинь ажиллаа бүтээчээд гэдэг. Хизээч ингэж уулзах юм лээ. Аваа. үнэхээр болохгүй байна. Эдийн болоод байгаа юм, эдсийн болоод байгаа юм. За юу гэж тий. Сэргийч. Гэхдээ үнэхээр болохгүй байна. Ганц татлаа гэдэг яа тийм. Бүлэглэж машинтай явж байгаа шүү дээ. Дуудахын жолооч дуудчихаа. Тийш тийш. Анх танилцж согтсон байж. За. За би яг ууж байгаа юм шиг сайхан хайн бол сууч. Аяглаад ээ. Яасан. Ай. Зөвхөн энэ ч байна. Сэргийч. Сайдаа эдтэй сууж байна гэсэн чинь. Жог уурлан байна. Хардаад байгаа юм. Эмхтэй үйл Тэгээ штэ. цэцэг хөрөл очиод. Хаалгандаа ээж автайгаа танилцуулж байна гэхэд би уугаад очих юм бол хин л хин уурлна штэ. За тэгээд хэлчих болно шүү дээ. Штэ ажил. Цаг хугацаа мөн хавшаа. За. Одоо манай ийм өдөр ирэхгүй юу те? За уу. Баярчаа. Ажил бүтчихэд байна штэ. Тий. Эхнэртэй Ажил чинь чухал юм уу? Найз чинь гэр бүл чухал юм уу? Ажил гэдэг. Яахан урдаад байгаа юм би чи. чамаа сууж. Би явлаа гэж. Ажил та сууж байгаач. Би явлаа. Ойлгосон. Чи юу дээр наахаа яриа мэдөө. Чи яг яах гэдэг юм бэ? За сүүлийн үед бол иргэд арх согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ гэмтрэх зөрчил толбогдох тохиолдол гарах болсон. За тэгвэл согтууруулах хундааны хэрэглээг хянах архитын согтууруулахтай тэмцэх тухай хуулийн 28(2)т за бусдыг согтууруулах хундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг байна. За төлөө. Өнөөдөр ажил үргэлжлэх их нэг юм байна үстэй. Ганц авчаач шүү. Болохгүй байна. Яс. Өнөөдөр манай найз өхний төрсөн өдөр болж байгаа. Дээрээс наав ээжтэйг танилцуулна гэсэн. Тэгвэл одоо юу шахах вэ те? Нээштэй. Болно үстэй. Уугаад яах юм бэ? Бид ихтэй зүгээр сууж байгаа л явчихгүй юу? Манайхан ч бас замбраагүй шахтай шүү те. За тэгвэл гурал нэг. За. Найзынхаа хадгуудтайгаа сайхан уулзсан хэлээ дээ тий. За Төлөө. Хормондоо урах юм байгаа үстэй. Тэр ойлгомжтой. Бусдыг арх согтууруулах хундааны зүйлээр шахаж согтоосны улмаас үүсэх хор уршиг нь тухайн арх согтууруулах хундааны зүйлээр шахаж согтоосон буюу арх согтууруулах хундааны зүйл шахсан иргэн маань хүлээнэ гэсэн хуулийн зохицуулттай байдаг. Яг энэ дээр цагдаагийн байгууллагаас зөвлөж байгаа бол ганцхан зүйл байгаа. Энэ юу вэ гэхлээр ерөөсөө арх согтууруулах хундааны зүйл хэрэглэхгүй гэж байгаа иргэдэд битээ арх согтууруулах хундааны зүйл хэрэглүүлээч. Яагаад гэхлээр ар гэртээ ажилдаа эсвэл тээврээс жолооч явж байгаа гэдэг үнэнгээ хэлсэн буй. Тохиолдолд та бүхэн маань те шахаж ямар нэгэн байдлаар шахаанд оруулан арх согтууруулахын зүйл хэрэглүүлсний улмаас нөгөө хүмүүс маань одоо тээвэр эрсдэлтэй явж байгаа аваарт орох эсвэл өөрийгөө арх согтууруулахын хэтрүүлэн хэрэглэж яваад өөрийгөө бусдад одоо зодуулах, эд хөрөнгөөр хохирох ийм тохиолдлууд бол зөндөө гардаг согтуугаас улмаас хайрладаг хүндэлдэг хүн чинь арх согтууруулахын зүйлийг энэ удаа хэрэглэхгүй би уухгүй гэж яхад заавал хэрэгс шахаж те ямар нэгэн баяртай үйл явдал тохиолдсон ч гэсэн заавал тэр хүн арх согтууруулахын зүйл ууж тэр баярыг
хожин хуваалцах шаардлагагүй. Та тийм учраас та бүхэн маань нэг хүндлээ нэг нэгэндээ хүлээцтэй хандаарай л гэж хэлмээр. Ула мурти